Занга Академи чадвараа хөгжүүл ирээдүгэ бүтээ. За мэдсэн нөхдүүдээ багш нарын өдөр хичээлээр кинематик сэдвийг бэлтлээ. За физик нь бол цахилгаан соронзон, дулаан, гэрэл зэрэг байгалийн үзэгдлийг судлах шинжлэх ухаан бөгөөд хувьсан өөрчлөгдөж байгаа зүйлийг физикт хөдөлгөөн гэдэг. За хамгийн энгийн хөдөлгөөн бол механик хөдөлгөөн. За механикийн дотор нь үндсэндээ 4-5 сэдвүүд хуваадаг. За кинематик, динамик, статик, энерги ажил. За тэгэхээр кинематик юу судалдаг юм бэ гэхээр хөдөлгөөний геометр утга. Өөрөөр хэлбэл цаг хугацаа орон зайн хувьд бие хаанаас хаашаа хэдэн километр цагийн хурдтайгаар тийм ээ ямар замыг ямар хугацаанд туулж гэх ийм зүйлүүдийг судалдаг. За динамик болохоор хөдөлгөөн үүсч буй шалтгаан буюу биесийн хоорондын харилцан өөрчлөлт хүчний тухай судалдаг. Статик биеийн тэнцвэрийн нөхцөлийг судалдаг бөгөөд энэ дэр хүчний тийм ээ тэнцвэр эргүүлэх хүчлэл буюу моментын тэнцвэрийг нөхцөл судалдаг. Энерги ба түүний хувирлуудын тухай судалдаг. Бас энерги бас хадгалах хууль, ажил ба чадал гэсэн ийм зүйлүүдийг судалдаг байгаа. За тэгэхээр ер нь бол механикийн үндсэн энэ 4-5 сэдвийг маш сайн ойлгочих юм бол физикийн бусад цахилгаан соронзон тийм ээ термодинамик, дулаан, гэрэл зэрэг атом зэрэг бүх сэдвүүдэд хөдөлгөөн орж ирдэг. Тэгэхээр ерөөсөө механикийг эхлээд маш сайн ойлгоод эзэмсчих юм бол бусад сэдвийг ойлгоход маш төхөмтэй байдаг л гэсэн үг. Яг нь бүх зүйл хөдөлгөөнтэй холбоотой байдаг учраас. За байгальд аливаа хувьсэл өөрчлөлтийг хөдөлгөөн гэнэ. Цаг хугацаа өнгөрөхөд аливаа бие болон түүний хэсгүүд өөр хоорондоо харьцангуйгаар орон зайд дотор байрлалын өөрчлөлийг механик хөдөлгөөн гэдэг. Орон зайд биеийн хэмжээ, байрлал, хоорондын зайг илэрхийлдэг. Цаг хугацаа нь үзэгдлийн эхлэл төгсгөл болон үргэлжлэлийг тусгасан ухтган юм аа. Биеийг нэг биетэй харьцуулахад хөдөлгөөнгүй байх боловч бусад биетэй харьцангуй хөдөлж байдаг тул хөдөлгөөн бол харьцангуй ойлголт. За энгийн жишээ авъя. За галт тэрэг. Галт тэрэгний ширээн дээр аяга гэж үз. Галт тэрэг явж байна тийм ээ. За тэр аягыг бол зорч галт тэрэг нь сууж байгаа зорчигч бол хөдөлгөөнгүй байна гэж ажиглана. За харин галт тэрэгний гадаа байгаа замын хажуу зогсож байгаа явган зорчигч бол тийм ээ. Тэр аягыг галт тэрэгтэй зөв хөдөлж ийн гэж ажиглана. Тэгэхээр хөдөлгөөн бол харьцангуй чанартай. За бид нар бас нэг өөр нэг жишээ авъя. Ургаан мод бид нар л хөдөлгөөнгүй ганцтай харьцан үл гэж ойлгоно. Ажиглан тийм ээ. За гэтэл сарнаас ч юм уу нарнаас тэр модыг ажиглээ харагддаг гэж төсөөлөө тийм ээ. За тэгэх юм бол мод маань дэлхийдээ зөв нарыг тойрч ирж байгаа. Тийм болохоор нартай харьцангуй хөдөлж байна л гэсэн. Ийм болохоор хөдөлгөөн бол харьцангуй ойлголт. Ямар биетэй харьцуулж байгаас хөдөлгөөн хамаарна л гэсэн. За ийм учраас биеийн хөдөлгөөнд тодорхойлох биеийн байрлалыг харьцуулан тодорхойлох бие харьцан тодорхойлж байгаа тоолын бие гэдэг. За тэгээ хөдөлгөөн цаг хугацаанд шийдэж дүрсдэг тийм ээ. Энийг бас цагаар хэмжих шаардлагатай. За тоолын бие ба цаг хугацаа нийлээд тоолын систем бол биеийн хөдөлгөөнийг судлахад түүний шугам хэмжээ хэлбэр дүрсийг тооцох шаардлагагүй байвал тэр биеийг материал цэг гэж үзнэ. За энэ дэр хоёр жишээ авъя. За нэгдүгээр жишээ галт тэрэг бол биеийн хэлбэр хэмжээ бол том тийм ээ. За тэгээд Улаанбаатар өртгөөс Орхон аймгийн Эрдэнэ төвтөр галт тэрэг явж ийн гэж үзье. За тэгэхээр энэ хөдөлж байгаа орон зайтай нарцлах галт тэрэгний хэмжээ бол маш бага. Ийм учраас галт тэрэгнийг материал цэгмээр тооцож болно. За суудлын дэрэг зогсоол дээр парк гэж жолооч машина байрлаж ийн гэж үзье. За тэгэхээр байрлал сумтуул зогсоолын хэмжээ тийм ээ орон зай болон машиныхаа хэлбэр хэмжээ урд тойтох бүх зүйлийг толинд ажиглаж машин байрлах ёстой. Энэ үед машиныг бол материал цэг гэж тооцож болохгүй. За тэгэхээр биеийг материал цэг гэж тооцоод цэгийн координатор биеийн байрлалыг тодорхойлж болно. Биеийн огторгууд дайран өнгөрсөн цэгийн онцлог юм трактор гэдэг. Өөрөөр хэлбэл хөдөлж байгаа биеийн явхад үүссэн мөрийг трактор гэнэ. За гэхдээ бие явах болгондоо мөр үүсгэх жишээ нь шувуу агаарт нис чинь тийм огторгууд хөдөлж байна гэсэн үг шүү дээ. Энэ үед түүний дайрж өнгөрсөн цэг болон мөр үүсэхгүй. Гэхдээ тэр дайрж өнгөрсөн огторгууд дайрсан цэгүүдийн олонлыг тэр шууны трактор гэх юм шүү дээ. За элсэн дээр цаас ч юм элсэн дээр ямар нэг амтын явж байна. Тэгэхээр тэрний мөр гарна. Тэр мөрний хэлбэрийг трактор гэдэг. За тракторын уртыг зам гэнэ. Энэ замыг маш сайн ойлгож авах хэрэгтэй. Биеийн хөдөлгөөний эхний байрлалаас эцсийн байрлалыг холбосон чиглэлтэй
эрчимийг шилжилт гинэ. За тэгэхээр энэ дээр гарч байгаа үндсэн ойлголтуудыг бид нар маш сайн тогтоож ойлгож авах хэрэгтэй. Цаашдаа хэрэглэх учраас эднийг ойлгочвол дараагийн хичээлүүд нь илүү ойлгомжтой төхөн болоод байна. Тийм болохоор маш сайн бичиж тэмдэглэж аваад тэнийг уншиж байхыг хүүхдүүдээс хүсье. Улаанбаатарын газрын зураг байна. За тэгээд Ярагийн хүннү молоос цэгт хүрээлэн лөө таксигаар мөртөөсөн гэж үзье. За таксины жолооч маань зорчигчоос 8 км буюу 12,000 төгрөг гэсэн. Километр нь 1200 төгрөг гэсэн. За тэгэхээр энэ 12,000 төгрөг юуны төлбөр вэ? Ямар үг? Тийм ээ гэдэг физиктаас нь авч үзье. Тэгэхээр өмнөх хүүхдсэн төлөө тодруулъя буцаж. Трактор нь би хаанаас гарч хаагаар явж хаана хүрснийг заадаг. Тракторын уртыг зам гэдэг бол шилжилт хаанаас хаа хүрснийг зам. За тэгэхээр өөрөөр хэлбэл энэ таксин жолооч үйлчлэгөө өгснөө төлөө биднээс төлбөр нэгж байгаа. Тэр нь болохоор зам уу? Явсан замын хөлсөөс шилжилтийн хөлсөө. Гэт за хүүхдүүд миний асуултыг өөрсдөө бас хариулж үзээрэй. Багшны энэ асуултыг нээлттэй орхичээ. За тэгэхээр одоо бүгдээрээ Ярангийн хүннү молоос төрүүлэн явсан энэ шилжилтийг олъё. За тэр координатын систем авчээ. За тэгэхээр дурын координат сонгосон байгаа багш нь энэ дээр жишээ болгоод тэгэхээр эхний А-ийн байрлалын координат 5 2. За x координат систем хүүхдүүд маш сайн ажиглаарай. Эцсийн цэг буюу цэг төрүүлэнд очсон цэг маань b цэгийн координат маань 32 13 байгаа. За тэгээд А-гаас B-рээ явсан. Эхний байрлалын хүртэл энэ цаг шилжилт байна. За бүгдийн шилжилтийн уртыг олъё. За тэгэхээр нэг хэвтэй чиглэл буюу x-ийн дагуу шилжилт нь болохоор координаттай ингээд ялгуур олох юм бол 27. Одоо босоод чиглэл буюу x-ийн дагуу шилжилт нь 11 байгаа. Тэгэхээр энэ болохоор 27 11 гэсэн уртаа тийшээс гурвалжин болон тийшээс гурвалжин каттыг мэдгэж байгаа учраас гипноз буюу шилжилтийг бид Picard теоремоор олно. За Picard теорем шилжилтээр тооцоолоод үзэхээр язгуудаар тийм ээ 851 байна гэсэн. За ингээд маш энгийн хоёр цэгээ хондох тийм ээ шилжилт буюу зайг эд бол Picard тэгшээс гурвалжин үүсгээд хэвтэй болон босоод чиглийн шилжилтүүдийг тооцоод гипноз заавал тэгшээс гурвалжин гипнозыг олсны дараа каттуудыг олсны дараа бид нар гипнозын Picard теоремоор олж байна гэсэн. Цаашид бид нар Picard теорем маш их хэрэглэх учраас хүүхдүүд Picard теоремтой холбоотой бодлого энгийн дасгалыг маш сайн хийж сурах хэрэгтэй шүү. За тэгээд амжилт хүсье хүүхдүүдээ.